Монгол Улсын төрийн тэргүүний бодлого үйл ажиллагааг олон түмэнд хүргэх гүүрэн болж байдаг. Сүүл хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар өнгөрөх 7 хоногт болсон зарим үйл явдлаас таймлан хүргэж байна. Тэрээр Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ, дугуй ширээний уулзалтын авилгын эсрэг тусгай хуралдаан, авилгын эсрэг Монголын түншлэл сэдвт салбар хуралдааныг нээж өгөх гэлсэн юм а. Одоогоос 2 жилийн өмнө авилгалын эсрэг түншлэлийн салбар хуралдааныг Монгол улсад зохион байгуулж хувийн хөгжил техник оролцохыг уриалж байсан. Өнөөдөр энэ түншлэл улам өргөжөж Монголын худалдаа ажилтны танхим, Монголын ажил олгогч эзэдийн холбоо, уулуурхайн ассоциац, Монголын банкны холбоо, олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлага, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын үйлдвэрчний нэгдсэн эвлэл, мөн бусад төрлийн бус байгууллага нэгдэн хүрээгээ тэлж байгааг онцоллоо. Ганцхан жилийн хугацаанд 2012 оны дүнгээр авч үзэхэд жишээлбэл авилгалын индекс 26 орноор одоо урагшилж чадсан байна. Тэгэхээр бид бол энэ амжилтаа улам ахиулнаа. Монголд авилгал бага, хүнд суртал бага, төрийн оролцоо бага ийм улс орн болохын төлөө бид нар үнэхээр ирмэлцэж ажиллах болно. Сүүлийн үед Монголд гарч ирж байгаа нэг хүндрэл ер нь гараад сүүлийн 3-4 жил одоо нэлээд архагшсан ийм одоо хүндрэл бол юм бол төрийн оролцоо, юм бол төрийн хүнд суртал, юм бол одоо төрийн хувь хэмжээ, төрийн өмчийн одоо хувь гэсэн нэг ийм хандлага маш их газар авсан. Энэ газар авсан энэ байдлыг бид нэр таслан зогсоохын төлөө явна. Ер нь цаашаага төрийн оролцоон дээр цаашаа бид нар мораториум тогтоож өгч болно. Ер нь төрийн компани дахин шинээр байгуулахыг болох тухай бид нар ярилцах хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа. Энэ чиглэлд би ер нь нэлээд одоо санаачлаг гаргаж ажиллая гэж засгийн газартайгаа ярьж ингэж ажиллаж байгаа. Аль болох хувийн хвшлийн энэ одоо санаачлага руу, аль болох одоо энэ хөрөнгө оруулагчдын аль болохын юм бүтээж хийх гэж байгаа улсуудаа боломж олгохын төлөө явъя. Авилгалын асуудлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас энэ үйл ажиллагаанд төр хувийн хвшил, иргэний нийгмийн байгууллагууд иргэд бүгдээрээ маш их эрчимтэй оролцох ёстой гэдгийг тэмдэглэлээ. За манай улс 2005 онд нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенцэд нэгдэн орж 2006 онд авилгын эсрэг хуулийг баталж энэ асуудалтай тэмцэх бие даасан байгууллагыг ч байгуулсан. Ингэснээр нийгэмд хэвийн мэт байсан авилгалын асуудал хомигдож иргэд олон нийтийн сэтгэл зүйд томоохон өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Үнэхээр одоо зөв юмны төлөө тэмцэж байгаа, зөв юмны төлөө дуу хоолой гаргаж байгаа тэр хүмүүстэй нэгдэж хамтарч ажиллана. Буруу байгаа бол зөвхөн одоо цөөхөн эрх ашигын төлөө, зөвхөн нэг тийм шантааж үзүүлж тийм ээ, хувийн юм ашиг олохын төлөө явж байгаа бол тэр хүмүүстэй хариуцлага тооцож ажиллахаас өөр арга байхгүй. Бид нар хуулиач тэр чиглэлд өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Тийм учраас дотроо ч гэсэн Монгол улс бол хариуцлагатай улс болсон шүү. Бид нар ягаад гэвэл гадаад зах зээлээс мөнгө босгоцсон, хүнээс зээл авцсан, ингэж явж байгаа. Тэгээд хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхийг одоо ярьж байгаа. Тэгээд Монголд хурцрээд нэг удаа цайн муу юм байна, хоолн муу юм байна гэдээ амтлаад буццсан тэр зочныг буцааж авчирна гэдэг бол хэцүү байхгүй юу? Гэхдээ энийг авчиртал нь бид нар ажиллах хэрэгтэй л болж байгаа. Тэгэхгүй бол бидний энэ одоо нийтээрээ хөгждөг энэ одоо ямар ч хэл хязгааргүй болж байгаа энэ одоо эдийн засгийн харилцаа, энэ том одоо нийтлэг энэ харилцааны дунд Монгол улс бол цаашаа явхад бол хэцүү болно. Профессор Клаус Шваб болон түүний багийнхан Монгол өргөн бүрэлдэхүүнтэй ирж дэлхийн эдийн засаг Давос гэдэг чухал брэндээр дамжуулан олон чухал асуудлаар яриа хэлцээрнүүлж Монголын ололт амжилт мөн бидэнд учирч байгаа хүндрэл сорилтуудыг олон нийтийн анхаарал түргэж хамтарсан шийдэл олохын төлөө ажиллаж байгааг туйлын их талархаж байна гэлээ. За дэлхийн эдийн засгийн чуулган нь Монгол улсын хөгжлийн стратегийн хувилбар судалгааны хүрээнд явуулсан дотоод гадаадын 150 гаруй удаагийн ярилцлага, асуулга, мэдээллийг үндэслэж Монгол улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн хувилбарын төслийг боловсруулах юм а. Мөн Улаанбаатар хотноо олсон авилгалын асуудлаарх дугуй ширээний ярилцлагаас гарсан үр дүнг 2014 оны 1-р сард Швейцарын Давос хотноо болох дэлхийн эдийн засгийн 44-р чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Монгол Улсын ерөнхийлөгч Конрад Аденауер сангаас зохион байгуулсан зах зээлийн эдийн засаг дах хариуцлага сэдвт Монгол Германы чуулганд оролцож үг хэлсэн юм а. Тэрээр Конрад Аденауер сан бол монголчуудын сэтгэл зүрхэнд их ойрхон байдаг байгууллагын нэг үлээ. Өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт энэ сангийн үйл ажиллагааг иргэд олон түмэн сайн мэддэг болсон Конрад Аденауер сан үйл ажиллагаа маш эрчимтэй явж ирснийг нотлон харуулж байна гэлээ. Аденауерын сангийн ажил Монголд дуусаагүй гэж би хувьдаа боддог. Монголчуудын ардчлалын үйл явцыг одоо улам эрчимжүүлэх, үүнийг баталгаажуулахын их одоо үйл хэрэг бол бас дуусаагүй байна. Энэ дуусах ч үгүй. Тэгэхээр энэ утгаараа бол ардчил гэдэг бол хурж очих зогсоол биш. Зүгээр л явах зам юм гэдэг нь эндээс харагдаж байна.
Тэгэхээр энэ дээр бид нар их хамтарч ажиллаж байсан. Тэгээ сая очир утгаа зарлж ийн зах зээлийг эдийн засгийн хариуцлага гэсэн сэдвээр энэ удаагийн хурал руугаа бид нар анхаарал хандуулж байгаа гэж. Эдийн наурын сангаас энэ гаргаж байгаа санаачлал бидний хамтын ажиллагааны бас нэг гайхамшигтай зүйл нь дандаа тухайн улс орн, тухайн нийгэм дотроос гарсан тэнд тулгамдж байгаа саналыг одоо дэмжиж ярилцдаг. Түүнээс биш гаднаас одоо загвар зохиож ирээд тулгадаг биш. Энэ дотроос нь ярилцуулж байгаа. Үнэхээр одоо Монголын нийгэмд ямар асуудал тулгамдж байна вэ гэдгийг гаргаж ирээд түүнийг тэгээд тал талаасаа яавал зөв шийдэж болох уу гэж ингэж санаа уралдуулдгаараа эдийн наурын сан одоо манай эдийн наурын сан ч гэж хэлж болно. Энэ эдийн наурын сангийн одоо гол үйл явдлын бас нэг онцлог нь байна. Зах зээлийн эдийн засгийн хариуцлага бол Монголд нэн тэргуунд хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг юм. За үүнтэй холбоотой санаа хэлэхэд нэг үе зах зээл рүү чиглэж байсан тэр хандлага удаашрах маягтай болж байгаад би хувьдаа сэтгэл зовндог. За энэ асуудалд Конрад Аденауер-сан ерөнхийлөгч засгийн газар гээд бүгд анхаарах ёстой гэдгийг ч хэлж байсан юм а. За нэг үе хувийн хвшлийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлтээс ухарч 60%-аас бага болсон. Тэгэхээр Монгол улс төрийн мэдлийн компани аж ахуй нэгж байгуулах тал дээр хориг тавьж компани байгуулах бол улсын их хурлын хуулийн дагуу байгуулдаг болгоё. Монгол олон нийтийн хамааралтай зүйлийг төртөө хутгаж олон нийтийн оролцоог төрийн оролцоо гэж ойлгоод байдаг. Тэгэхээр олон нийт хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлж төрийн оролцоог хязгаарлах чиглэлд бид явах ёстой. Ирэх 2014 оны төсвийг энэ оны төсвөөс ихсгэх хвш буулгах хэрэгтэй. За юуны түрүүнд эдийн засгийн суурьа бэхжүүлж Монгол улс хөгжин хэмээн онцоллоо. Өнгөрөх 7 хоногт Киргиз улсын нийслэл Бишкек хотноо олсон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын 13 дахь удаагийн уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгд орж оролцсон юм а. Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Оросын холбооны улс бүгд найрамд Хятад ард улс, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан гэсэн 6 орн багтдаг. За харин ээлж хурданд Монгол, Иран, Пакистан, энэтхэг Афганистан зэрэг улсууд ажиглагчаар нь оролцсон юм а. За энэ удаагийн уулзалтын онцлог гэвэл энэ дээд хэмжээний уулзалтаас одоо 3 одоо баримтч гаргасан байгаа. За хамгийн гол нь гишүүн орнуудын хүч 6 орн гишүүн байдаг. Манай Монгол улс бол одоо гишүүн биш. Тиймээс энэ баримтч бол гар үсэг зураагүй гэсэн үг. Гишүүн орнууд маань одоо шинжлэх ухааны технологийн салбарт хамтран ажиллах тухай засгийн газар орны хилцээнд гар үсэг зурж инлээ. Дараа нь одоо 2014-өөс 17 онд одоо хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөртэй гар үсэг зурсан. За Бишкекийн тунгалаг гэсэн ийм гурван бол баримтж гарсан. Мэдээж одоо Шанхай хамт ажиллагааны байгууллагын дэд хэмжээний уулзалт харьцангуй одоо ийм цөөхөн орон ордог. За хоорондоо бол ярьж одоо уулзах юм боломж их байдаг. Энэ утгаараа Монгол улсын ерөнхийлөгч бол хөрш хоёр орны ерөнхийлөгч, за Орос улсын улсын ерөнхийлөгч Путин, бүгд Хятад улсын дарга Си Жинпин нартай бол уулзж ярилцсан байгаа. За Си Жинпин даргын тайвал бол одоо ерөнхийлөгч бүгд Хятад улсын ерөнхийлөгч болсноос нааш анхудаа одоо уулзж нүгт бол уулзж байгаа гэсэн үг. Хоёр орны харилцааны асуудал бас нэлээд одоо улс ууртай юм асуудал яригдсан байгаа. За мөн айлчлалын үе урлагийн үеэр Монгол улсын ерөнхийлөгч бол Ираны шинэ ерөнхийлөгч Руханитай уулзсан байгаа. За Шанхай хамт ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга шинээр томилогдсон Эзэнцэг хүнтэй уулзсан. За энэ дэлхийн гадаад хэргийн сайд, за бусад орнуудын ерөнхийлөгчд ингээд энэ бол нэлээд олон хүнтэй уулзж ярилцлаа. Ер нь Шанхай хамт ажиллагааны байгууллага одоо Евразийн их газрын одоо гол байгууллага болж бас өргөжин дэлж магадгүй юм одоо шинэ бас юм ажиглагч чинь жишээлбэл бүгд найрамдах энтх улс бол одоо гишүүнээр одоо Илсиа гэсэн юм одоо өргөдлөө өгчихсэн байж байна. За Азийн энэ бүсээс, за Кавказаас ер нь Евразид хилж байгаа зүүн Европын зарим орн ч гэсэн энэ дэр нэгдэх гэсэн ийм бас хүсэлт яриа байгаа юм байна. Энэ утгаараа бол Монгол улсаас цаашдын жилүүдэд ч гэсэн энэ Шанхай хамт ажиллагааны байгууллагын одоо үйл ажиллагааг бас наривчлан харж ирнэ анхааралтай одоо ажиглаж байна гэсэн үг. Монгол улс Төв Азийн бүс нутагт өрнөж буй улс төр эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох гадаад бодлогын хүрээнд Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг тус зорилтыг хэрэгжүүлэх нэн чухал сувг гэж үзэн 2004 оноос эхлэн тус байгууллагад ажиллагчийн статустай оролцож ирсэн бөгөөд за энэ удаад Монгол улсаас төрийн тэргүүний төвшөнд 6 дахь удаага оролцлоо. Монгол улсын ерөнхийлөгч энэ сарын 20-нд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотноо болох Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 68 дугаар чуулганд оролцох гэж байна. Энэ чуулганаар хэлэлцэх асуудлын талаар болон ерөнхий ассамблеад Монгол улсын төрийн тэргүүний оролцоо ямар байх талаар бид Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Пүрэв Сүрэнгээс тодрууллаа. Ирэх 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгч
захаг хэлбэгдэрж Нью-Йорк хотноо болох одоо нэгдэх нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий асамблеийн 68 дахь удаагийн одоо чуулганд бол оролцсноо. За энэ чуулганы өмнө бол мөн бас зарим одоо өндөр дээд хэмжээний одоо яриа хэлцээнүүд болдог. За жишээлбэл одоо энд Монгол улсын хувьд маш одоо ач холбогдолтой сонин бус нутгийн хувьд сонин бол тэр цөмийн зэвсэгдлийн асуудал харах одоо өндөр хэмжээний одоо ийм одоо санал шүүмжил болно. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгч бол оролцож өгөхлнэ. Тэгэхээр энэ цөмийн сад усын асуудал бол маш одоо чухал байгаа. Цөмийн зэвсгийн асуудал дэлхийд даяар гэсэн үг. За одоо Иранаас эхлээл манай бүс нутгатайгаа хойзолгосон асуудал байж гэн Монгол улс өөрөө бол одоо бүс нутгаан өөрийнхөө нутаг дэвсрийг цөмийн зэвсэггүй бүсгэд зарлаад одоо тэрнийхээ одоо 20 жил үтсэн 20 гаруй жил болчлаа. Өнгөрсөн жил бол энэ нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлийн 5 байнгын гишүүн баталгаажуулж аюулгуудын баталгаа өгсөн гарын үсэг зурсан ийм бол бас одоо олон улсын хэмжээнд бас өвлөршиг үзүүлэхүүцсэн юм байгаа. Энэ утгаараа бол Монгол Улсын ерөнхийлөгчийн үг бас энэ дээр сонирн байхаа гэж үзэж байгаа. За бас нэг сэдв бол одоо хөгжлийн бэрхшээлд иргэдийн асуудлаар одоо нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд одоо өндөр хэмжээний ийм одоо санал шүүмжил өрнөн. За энэ дээр бол Монгол Улсын ерөнхийлөгч бас одоо үхэлнэ. Монгол Улсад бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар одоо тавьж байгаа зорилттой энд хүрч байгаа одоо ямар асуудлууд тулгарч байна уу? Энэ талаар бол үгэлэх юм байгаа юм. За бас нэг асуудал нь бол одоо иргэний нийгмийн асуудлаар бас одоо энэ бол нүүбийн чуулганаас арайч бас ангид юм аа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Обама Монгол Улсын ерөнхийлөгч захаг хэлбэгдэржийг одоо иргэний нийгэмд нээлттэй нийгэмд иргэний одоо төрийн бас байгууллагуудын гүйцэтгэх үүргийн тухай одоо тусгайлан ийм уралдааныг бол хамтран даргалаач гэсэн урилгыг ирүүлсэн байгаа. Энэ утгаараа бол энд бол бас 20-30-аад орны төрийн дэргэд оролцох энэ том урлагийг Монгол Улсын ерөнхийлөгч захаг хэлбэгдэрж бол одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй хамтран бол одоо өдөрдөн явуулнаа. Энэ дээр бол ялангуяа одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол улс арчсан орнууд хамтын нийгэмлэгийг бол тэргүүлэн ажилласан байгаа. За энэ арц орон хамтын нийгмийн хүрээнд Монгол улсууд энэ төрийн бас байгууллагуудыг одоо нийгэмд гүйцэтгэх үүргийг одоо чиглүүлж өгсөн тийм үлгэрч болох үеийн улс бодлого гэсэн зорилт тавьж нэлээд ажилласан. Энэ дуртлагаас хуваалцахад бол энэ бол бас нэлээд чухал юм ач холбогдолтой юм болох юм байна. За мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий асамблеийн чуулган жил болгоны 9 сард одоо болдог. Энэ бол одоо дэлхийн хамтын нийгэмлэгийн 90 дэлхийн дипломат хамгийн том арга хэмжээ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол олон орны төрийн тэргүүн одоо нөлөө өгөхөй улс төрч бүгдээр оролцдог. Мэдээж нүүбийн чуулганы үеэр бол одоо маш олон хүнтэй уулзаж ярилцсанаа тийм. Тэн дээр бол товлсон хоёр тийм уулзалтууд байж гин. За ерөнхий сан шүүмжилд оролцож одоо 26-ны өдөр үхэлнэ. За тэгэхэд бол ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагын энэ интерес Монгол улс бол олон улсын одоо асуудлуудаар ямар байр суурьтай байгаа тэрнийхээ бол илэрхийлдэг. Мөн өөрийнхөө хувьд улс орны дотоодын хувьд гэсэн эдийн засгийн хувьд за улс төрийн байдлын хувьд те ямар одоо бүс нутгийн хувьд гэсэн ямар бодлого баримталж байгаагаа ер нь тэндээс зардлан тунхалдаг хамгийн том энэ утгаараа Монгол улсын гадаад бодлого за ер нь бол эдийн засгийн бодлого за энэ хөрөнгө оруулалтын орчин энэ бүхэл асуудлаар бол Монгол улсын ерөнхийлөгч бас байр сууриа илэрхийлж бол үгэлнэ гэж одоо бэлтгэж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 68 дахь чуулганаар Монгол улс тус ассамблеад өөрийн санаачилсан 3 тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлнэ. Тухайлбал бичигдэн болох Нэгдсэн үндэсний байгууллагын 10 жилийн үндэсний илтгэлээ Монгол улс өнгөрсөн 7 хоногт Нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар болон ЮНЕСКОд илгээсэн байна. За өнгөрсөн 2012 он олон улсын хоршоолын жил байсан бөгөөд манай улс нийгмийн хөгжилд хоршоолын үүрэг үндэсний илтгэлээ өнгөрсөн 4-р сард Нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт илгээжээ. Мөн хөдөөгийн эмэгтэйчүүдийн айжуулыг сайжруулах тухай илтгэлийн төслийг хэлцэх юм байна. Мөн 68 дахь чуулганы үеэр Монгол улс 2015 оноос хойш хөгжлийн зорилтууд, тогтвортой хөгжлийн зорилтууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаарх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөж байна.